Тэгээ энэ мэдээж одоо олон жил уншсан. Тэгээд энэ одоо ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа боллоо. Тэгээ маргаашнаас барилгын ажил эхэлнэ. Тендерт одоо Хятадын 2 төрийн өмчт компани Оросноос CRCC гэдэг компани шалгарсан. Тэгээ сая тэр компани захиралтай миний бие бас ганц мод дээр уулзлаа. Тэгээд ажиллаа бол ингээд цаг алдахгүй эхэлнэ гэдэг ийм асуудлыг ярьж тохирсон. Тэгэхээр бид мэдээж нэг өдөр ч гэсэн үнцэнтэй төмөр замаа одоо ашиглалтанд оруулчвал ямар ч гэсэн Монгол улс маань нүүрсний экспорт нэмэгдэх ийм боломжтой гэж үзэж байгаа. Тээвэрлэлтийг яг худалдаа авагч тал тээвэрлэлтээ хариуцсан гэдэг. Үгүй тийм байхгүй. Төмөр зам өөрөө л тээврээ хариуцсан. Ер нь бол анх гэрээ хийхдээ бол төмөр замын ашиглалтыг 50% тэнцүү одоо ашиглана гэдэг ийм гэрээнд ийм заалт оруулсан байгаа. Ер нь бол буруу зүрх ойлголт өмнө яваад ирсэн учраас ер нь гэрээг бол олон улсын гэрээнээс гадна мөн одоо 3 гэрээг цогцоор нь хийсэн туслаа дахиад хилцээр байгуулсан. Тэр хилцээр дээр бол нэлээд нарийн юмнуудаа бас тусгаж өгсөн байна. Одоо бүтээн байгуулалт гэхээс одоо бас зохисгүй үргэлжлэх нь чухал байгаа. Тэгэхээр манай талаас одоо шалтгааллах асуудал бол юу байна? Тэрийг одоо мэдээж одоо энэ бүтээн байгуулалтыг одоо ялангуяа Монгол тал өөрөө бас нэлээд олон жил хүлээж аваад хийж байгаа учраас ер нь дунд нь гацах янз бүрийн одоо төвөг бэрхшээлийг арилгах үүднээс хэлэг айл бүхэл асуудлыг ер нь бол нэлээд одоо бодож хийсэн. Ялангуяа одоо орж ирж ажиллах хүчийг одоо тусгай бүс байгуулж ажлын саадгүй явуулах дээр хэлийн цэрэг хил хамгаалах байгууллагууд дүүргө өгсөн байгаа. Гайл мэдээж одоо явуулын гайл ажиллана. Тэгээ орж ирж байгаа одоо зуурмгаас гисүүлээд арматураас гисүүлээд бүгдийг нь одоо бүртгэж яваад дараа нь одоо гайлын бүрдүүлэлт хийх ийм одоо аль болохоор энэ бүтээн байгуулалтыг одоо зогсоохгүй төв сад учруулахгүй үднээс бол бүх хэрэг зүйн зохицуултыг хийсэн байгаа. Нийлэм ашиглалтанд орсны дараа нүүрс тээврийн компаниудын эрх ашигын асуудал яригдана гэж байгаа. Тэгэхээр энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Үгүй энэ бид нар нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлнэ гэж байгаа болохоор зэрэг төмөр зам ашиглалтанд ороод бид аль болохоор экспортыг нэмэгдүүлэх учраас одоо энэ автотээврийн өнөөдрийн нүүрс одоо экспортлж байгаа машинууд бол ямар нэгэн харьцлах зүйл байхгүй шүү. Нийтдээ бол түрүү ерөнхий сайдын хэлсвэгэнд бол энэ бүх төмөр замууд холбогдоод төмөр замаараа болон автозамтайгаа нийлж вэж 165 сая тонн хүрнэ л гэдэг юм л юм ярьсан. Тийм учраас бол автотээвэрт бол ямар нэгэн харьцлах зүйл байхгүй. Харин эсвэргээрээ бол одоо автотээвэр төмөр зам хуйлаад одоо ажлын байртай байна л гэсэн үг. Алтрыг вагоны асуудал давхар яригдж байгаа тийм ээ. Зүтгүүр бол яг л сая та бүхэн мэдж байгаа 5 төмөр зам Монголын төмөр зам руу одоо дэд бүтц болон хөдөлгөх хүрэлтгүүнээ шилжүүлсэн. Энтэй холбогдуулаад 5 төмөр замд нэг 20 гаруй шин зүтгүүр байгаа. Дээр нь бол Монголын төмөр замд 7 зүтгүүр бий. Тэгээ зүтгүүрийн хувьд бол хангалттай. Вагоны хувьд ч гэсэн нэлээд хангалттай, шаардлагатай гэж үзвэл 500 тоогоо аавна. Тэгэд ер нь бол бид нар бол аль болохоор юу руу өргөн царгаар холбогдсонтой холбогдвол нутгийн гүн рүү орж байгаа учраас юу креатив вагоноор нүрсээ задгай вагоноор ачна гэсэн үг. Нарийн цариг дээрээс бол юунаас ачна гэсэн үг. Шууд нөгөө цаашаа хэлийн гүн рүү явж байгаа учраас одооны ачиж байгаа контейнероор ачна гэсэн үг. Зүгээр өргөн царгаар шууд гарч очиод нөгөө Хятадын талын ганц мод дээр байгаа байгууламжид шууд хөмөрөх төхөөрөмжөөр буугаад эргээд цаашаа нарийн царгийн вагонд ачигчдаг тийм байгууламжтай юм бэл. Тэр нь л ачна. Энэ зам ашиглалтанд орсноо хэлээр гадаа бүтээгдэхүүнээ багаан хэрэгтийн хэмжээ хэдэн өргөн. Яг зөв өнөөдрийн байдлаа өнгөрсөн жил бол бид нар 80 гаруй сая тонн нүүрс экспортлсон шүү дээ. Тэгээд 160 сая тоннд хүргэнэ гэдэг үл яг өнөө маргааш ажил биш шүү дээ. Бас 2-3 жилийн ажил. Энэ бүтээн байгуулалт нь бол бид нар яаж шахаад сая бол одоо 22 сарын хугацаанд хийнэ гэдэг гэрэн дээр зурсан. Гэхдээ Монгол Хятад хоёр талаасаа бол аль л одоо хурдан барих боломжийн нөхцөлийг бүрдүүлж өгвөл үүнээс илүү богино хугацаанд хийнэ л гэж байна. Нүүрсээс гадна ямар өөр бараалт вэ? Яг нь ер нь бол бид төмөр замд тонн нүрсийг одоо $8 орчмоор тооцож ер нь хамгийн хямд өртөгтэй одоо өртгөл тооцоо хийж байгаа. Тэгэхдээ энэ бол одоо аль болохоор бид нар
одоо энэ илүү гарч байгаа зардлуудаа хэмнэх юм боломжтой гэж үзэж байгаа. За яг хөө ер нь төмөр зам ашиглалтанд орсноор нэг талдаа биш хил наманс энэ ч одоо нөгөө 70 жилийн өмнө ашиглалтанд орж исэн замын үед ирээний төмөр замтай яг ижилхэн байгууламж учраас урдаасаа бол ялгаа байхгүй бид нар экспортын бачаа импортын ачаа авах боломжтой гэсэн. Барилгын материалаас эхлээд одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж аль хүний хэрэгцээтэй зүйлийг урдаасаа оруулж ирэх юм боломж олцоо бүрдэж байгаа л гэсэн.